хүсэж байгаа. За өнөөдөр нийтийн үйл ажиллагаанд бол нийтийн үйл ажиллагаа хийсэн албан тушаал. За үзэгч та бүхэндээ COP17 хурлаасаа дахин холбогдож мэдээллүүдийг та бүхэндээ хүргэж байна. За нэгдсэн үндэсний байгууллагын үнэлгээгээр 2030 он гэхэд газрын дороотлыг сэргээж ганц удаа төсвөртэй энэ байдлыг илүү дөө сайжруулах чиглэл жил бүр 355 тэрбум Америк долларыг санхүүжүүлэх шаардлагатай гэдэг зүйлийг бол хэлж байгаа юм. Тэгэхээр мэдээж өнөөдөр энэ хүү өндөр дээд хэмжээний доктортой санхүүжилтийн формын хүрээндсэн энэ асуудлыг санхүүгийн салбарын бас хөндөж ярилцаж байгаа. За мөн уур амьсгал эрсдэлтэй газар ус байгалийн энэ хүү салбарт бас хөрөнгө оруулалтыг дайчлах энэ асуудлын чиглэлээр бас салбар хуралдаан бас өрнөсөн байгаа. За өргөжлүүлэн та бүхэндээ Монгол Улсын ерөнхийлөгчийн зөвлөх жавхлантай бид ярилцсан танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна. Та бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр таны өдөж явсан хурлын хувьд бол мэдээж яг энэ COP 17 хурлын бас нэгэн чухал асуудал байгаа. Мэдээж энэ уур амьсгалд эрсдэлтэй байгаа үед энэ газар ус байгалийн салбарт хөрөнгө оруулалтыг хэрхэн дайшлах ёстой вэ гэдэг дээр бас ямар санал санаачлагууд өнөөдөр гарав? За энэ зөвлөлтөд тэмцэх газрын дороотлыг бууруулах, биологийн олон янз байдлыг нэмэгдүүлэх, за энэ ган гачиг усны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд болвол төр хувийн хвшил, олон нийтийн байгууллага, иргэний нийгэм, за санхүүгийн байгууллагууд хамтран ажиллах ёстой. Хамтын ажиллагаа хамгийн чухлаа гэдгийг бол онцолж бүгдээрээ ярьцгаалаа. Нэг ялангуяа нэгдсэн үндэсний байгууллагын үнэлгээгээр бол 2030 он хүртэл энэ газрын дороотлыг бууруулахад нийтдээ 355 тэрбум долларын санхүүжилт шаардлагатай байна гэдэг. Тэгэхээр бол ойролцоогоор өдөрт 1 тэрбум долларын санхүүжилт зайлшгүй шаардлагатай байгаа. Тэгэхээр энэ санхүүжилтийг гаргахад бол энэ төр хувийн хвшил олон талт хамтын ажиллагаа маш чухал талаар бас онцлон ярьцгаалаа. Тэгэхээр мэдээж өнөөдрийн энэ гол сэдвүүдийн үед Монгол Улсын ерөнхийлөгчийн хамт газраас бас яг удирдан чиглүүлж зохион байгуулж байгаа. Өнөөдөр бол маргааш яг энэ сэдвүүдээр бас ярилцахаар байгаа шүү дээ. Монгол Улсын ерөнхийлөгч Чухнагийн хөрсөх 2021 онд НҮБ-ийн ерөнхий ассамблеийн 76 дугаар их хурлаар бол тэрбум мод үндэсний хөдлөлийг зарлан тунхагсан. За үүнээс хойш бол Монгол улс бүс нутаг дэлхий дахин тулгараад буй энэхүү байгаль цагуурийн энэ өөрчлөлтөд тэмцэхэд бол манлайлан ажиллаж хувь нэмрээ оруулж эхэлсэн. За ингээд үүнээс хойш бол шат дараатайгаа дараалан олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн бас нэг жишээ гэх юм бол өнгөрсөн 7 хоног зохион байгуулагдсан бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жилийн хүрээнд хүнс үтэй аж ахуй хөнгөлөлтөр яам болон НҮБ-ийн хүнс үтэй аж ахуйн байгууллага хамтраад даян дэлхийн малчтын чуулга уулзалтыг бол зохион байгуулсан. Энэ чуулга уулзалтан дээр бол нийтдээ 53 орны 250 гаруй малчид чуулж за 7 хоногийн турш бол энэ 6 аймагуудаар 6 аймагт байгаа Монгол малчидтай хилцүүлгүүдийг бол өрнүүлсэн. Ингээд энэ жилийн хүрээнд зохион байгуулагдсан хамгийн оргил арга хэмжээ буюу энэ даян дэлхийн малчтын чуулга уулзалтаар ерөнхий малчны тунхаг бичиг, залуу малчтын тунхаг бичиг, эмэгтэй малчтын тунхаг бичиг гэдэг эдгээр тунхаг бичгүүдийг малчид өөрсдөө бол хамтран баталсан. За энэ бол зөвхөн Монгол улсад хилцсэн ийм тунхаг биш те. Энэ бол Испани, Уругвай, Африкийн орнуудад бол зэрэг осон гэд хилцэж, үе шатаараатай хилцчихсний үр дүн байгаа. За тэгээд энэ 2026 оны бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жилийг бас НҮБ-ийн ерөнхий ассамбле баталгахад 100 гаруй орнууд хамтран бас ийм баталсан. Сэдвчлсэн хурлын үед ер нь орцогчдын зүгээс ямар санаачлагууд ер нь төвшүүлж байгаа шүү. За олон санаачлагуудыг бас төвшүүлж байна. Хамгийн нэгдүгээрт нь бол энэ малчтыг орлогыг нэмэгдүүлэх асуудал дээр бас төрөөс доктортой бодлого хэрэгжүүлэхийн санхүүгийн байгууллагууд бас энэ бодлогыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах. За мөн малчид бэлчээрээ хамгаалснаар орлого нь нэмэгдэх энэхүү схемийг энэ тогтолцоог бүрдүүлэх бас нэг шаардлагатай байгаа дээ. Тэгэхээр яг одоогийн байдлаар бол Монгол малчдын маань гол санхүүгийн орлого бол ерөөсөө мах болон ноолуурын орлого дээр бол тулгуурлаж байна. Тэгээд өсөн нэмэгдэж байгаа малын тоо малын тооноос хамаарч энэ бэлчээрийн дороотолтоос уур амьсгалын өршлөлтөөс гадна бэлчээрийн дороотолт бол шууд нөлөөлөд байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ хамаарлыг бууруулахад бол нэг малаас гарч байгаа
одоо малын ашиг шимгийг нэмэгдүүлэхтэй ингээд дээрэс нь одоо дотоодын одоо үйлдвэрүүд хэрвээ бид хүчин чадлаа нэмэгдүүлж чадах юм бол одоо энэ нэмийн үртгийн сүлжээнд оролцож байгаа бүх одоо талуудад бол одоо харилцан ашигтай байна шүү дээ. Тэгэхээр бэлчээр малчин түүхийд үйлдвэр ингээд экспорт гэсэн энэ нэмийн үртгийн сүлжээнд бүх оролцогч талууд одоо харилцан ашигтай хамтын ажиллагааг бас цаашдаа үргэлжлүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа тийм. Тэгэхээр энэ удаагийн мэдээж COP17 хурлын одоо гол үндсэн сэдвүүд энэ дундаас мөн сэдвчилсэн бас хуралдаанууд бас болж байгаа. Тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллагын үнэлгээ тооцоололтоор одоо жил ирэх тусам энэ газрын дороотол усны хомсдол байгалийн тэнцвэрт байдлаас алдагдаж байгаа гэдэг зүйлийг бол одоо жил бүрийн судалгаан дээрээс үзэгч та бүхэн бол мэдээллүүдийг бол авч байгаа. Үүнээс энэ дундаа одоо энэ ус газар энэ байгалийн салбарын энэ хөрөнгө оруулалтыг илүү бодитоор нэмэгдүүлснээр олон одоо чухал өөрчлөлтүүд гарна. Тэгэхээр хүн болгоны одоо байнгын хэрэглэдэг хүнсний одоо хувьд ч гэсэндээ нийт одоо хэрэглээ 95% одоо шууд одоо газартай холбоотой учраас үүн дээр бас илүү тодорхой акцууд гарах энэ боломжууд байгаа гэдэг зүйлийг бол хэлж байгаа. Тэгэхээр COP17 энэ удаагийн хурлаар бас энэ асуудлыг илүү бодит үр өгөөж хэрэгжил талаасаа бас илүү олон улсын одоо судлаачид эрдэмтэд манаас түлхүү бас ярилцсан хөндөж байгаамаа. Rural livelihoods, biodiversity and climate resilience.